Сайн бацгаана уу? Өнөөдөр бүгдээрээ хамтдаа хөрөнгөөр хот догны талах хийх болно. Хамгийн түрүүнд 220 мг сүү хэрэгтэй. За ингээд сүүн дээрээ 150 г хөрөнгөө хийнэ. За 40 г сахар. За нэг 5-аас 7 г лавс. За тэгээд үүн дээрээсээ 400 г 1-р гурал хийлээ. За би бол хурхын 1-р гурал хэрглэж байна. За та бүхэн 1-р гурал, дээд гурал, 2-р гурал болон одоо бүхэл бүрийн гуралтай холсон ямарч одоо орцоор зурж болно. За одоо орцсон дээр 40 г гэрийн хэмтэй цэцгийн тасгийг. За үүнийг сайхан. Одоо ингээд зуурамга сайхан амрааж байгаа 30 минут орчмын дараа ирээ. 1-2 минут эвэлтэл нь ухчихна. За ингээд зураг маань бэлэн болчихлоо. Одоо үүнийг савнд нь хийгээ таглаад гэрийн хэмд хэмжээг нь одоо 2-оос 3 дахин нэмэгдтэл нь сайхан хөөлгөнө. За ингээд зураг маань 2 дахин хангалттай хөөцсөн байгаа харж байна тийм ээ. Одоо үүнийг 8 тэнцүү хуваагаад тавьчихнаа. За 8 ширхэг хот догны талах болно гэсэн үг тийм ээ. За тус бүр нь ойролцоогоор 100 г орчим ингэж хуваадлаа. За ингээ хөрхөн бүрэг хийлээд хэсэг амраагаа тавьчих. 20 минут орчим. За ингээд үүнийг нэг 10-20 минут сайхан амраагаад тэгээд одоо хэвлээд тавьчихнаа. За одоо зурмаа сайхан хэвлээд хөөлөгч нь одоо нөгөө юу нэг хот догны талхны хэлбэр оруулна шүү дээ бид тэ. За ингээд
За ингээд хооронд нь баг зэргийн зайтай тавиад ингээ үнийг нэг 2 цаг орчим цахан хөөлөгч. Тэгээд чигнэхэд билээ. Би бас энийг ингээд голоор нь жоохон тосчт юм уу гэж бодоод. Зүр цэцгийн тасаар тасалчж байна. За би гарандаа жоох өрөмлөн тасрах чам. За ингээд одоо үнийг сайхан бүтээгээд хөөлгөд тавьчихнаа. За зураг маань маш сайхан хөөцглөө. Энэ хооронд би шарах шүгээг 200 хэм дээр халаачсан байгаа одоо. Жигнэ. За одоо ингээд жигнэлээ. За талах маань бэлэн боллоо. Одоо халуун дээр нь сайхан хайлуулсан цэцгийн тас түрхэд өгье. Одоо ингэ сайхан хөргөжөөд залаад үзнэ. Манай талах маань бараг халуунаар байна. Одоо бүгдээр нэг задлаад харъя. Харж байна уу? Ямар гоё зүйлх вэ? За үнийг одоо би зүгээр хуваагаад. Амсаад үзье. Өстөгөө зүйлх болсон ба штэ. За одоо ингээд цаацаа голоор нь хийгээд сайхан амтрахын иднэ. Ингээд бичлэгийг маань эхнээс нь дуустал нүцсэн та бүхэндээ баярлалаа. Амралтын өдрүүдээр хайртай гэр бүлтэйгээ хамтдаа ингээд амттай сайхан хот доогоо хийгээд идээрэй. Гол нь одоо ямар ч хүнсний нэмэлт одоо бүтээгдэхүүн ороогүй ийм сайхан одоо талхыг өөртөө хийгээд идэн гэдэг чинь болвол маш том одоо аз жаргал юм шүү дээ тийм ээ. Ингээд намайг үргэлж дэмждэг та бүхэндээ баярлалаа. Яаж? Ингээд зигзагтаад уу?